За энэ таншаа шинэ хийсэн таншаа нөгөө өглөө ирээд эндээ лазер суулуулдаг юм. Одоо энэ залгаж байгаа бохрын хоолойн дотор тэр лазер нь болохоор яг энэ хоолойны яг центр гэсэн төв. Одоо ажил тарж байгаа болохоор ерөнхийдөө дууссан байгаа болохоор энэ лазер авъя. Тэгээд энэ шинэ хийсэн. За энэ нөгөө нэг таншаа дотор байсан эхэлсэн цэгийн лазер маань холбох хэсэгт маань ингэж тусдаг байгаа. Энэ тааруулна. Тэгээд холбоно. Энэ болохоор Тояма хотын одоо нэг том худалдааны төвийг нураагаад шинээр энэ дээр нь дахиж худалдааны төв барих гэж юм байлээ. Тэгээд ерөнхийдөө үндсэн том одоо бохрын хоолой, үндсэн усны системийг шинээр хийж байгаа. Энэ хажуу талд нураалт нь явж байна. За тэгээд энд нураагаад явж байхад бид нэр араас нь ингээл шинээр одоо хамгийн ихний ажил болох сангийн усны системийн ажлуудаа хийгээд явж байна. Ер нь тэгээд Японд ажлууд нь ингээд ерөөсөө араасаа маш олон компани, баригадууд ингээд ороод бичгнүүлчихдээ байдаг. За энэ холбох хэсэгт бол лазертай ингээд ерөнхийд нь ойртуулчихад яг бүр центр биш. За энэ болохоор лазераар ерөнхийд нь ойртуулчаад одоо яг чигийг нь бол энэ хамгийн сүүлийн хэмжилт, хоёр дахь хэмжилт. Энд бол яг тааруулах хэрэгтэй. Энэ хоолойгоо бол яг чиглүүлдэг зүйл байгаа байхгүй. Энэ доотлол нь бол хавчин хоолойгоо энэ баруун зүүнээ тааруулна. Энэ хоолойгоо дээш доош юм тааруулдаг. Цаанаас дурангаар ингээд буудаж байгаа учраас. За хэмжээгээ яг гоё окей болгочингуудаа. Одоо энэ хоолойгоо ямар ч хөдөлгөөнгүй болгохын тулд ингэж вибратортож шороогоо чигжиж өгөх хэрэгтэй. Тэгээд энэ жакага дараа нь тайлж авах юм. За ажил дуусгангууд нөгөө нэг ихэлсэн цэг дээр очиод энэ лазер гаргаж авна. Энэ маш үнэтэй лазер гэсэн. Энийг бол ерөнхийдөө түрээслэл хэрэгэлдэг гэсэн үг. Түрээсийн үнэтэй багшнуудыг ерөнхийдөө түрээслэж авал хэрэгэлдэг. Энэ хөлнүүд нь болохоор ерөөсөө хоолойны ямар хэмжээтэй хоолой байна. Тэрэндээ таарсан юм хэмжээтэй хөлнүүд байдаг. Одоо бидний өнөөдрийн хийж байгаа хоол болохоор 250 та хоолой байгаа. Тэгэхээр жоохон урт ийм хөлнүүд юм гэсэн үг.